Хизээч бас өмнө нь ийм метаж харж байсан гэж хэлсэн бөгөөд дархан түнд янз бүрийн метаж үзэж байжээ. Хэр үүнийг сайн өнгөж бүж гэрж ойлгож үнэхээр үзэсгэлэнтэй гэж үздэг байна. Түүнчлэн энэ нь өнгөө алддаггүй бөгөөд цаг хугацааны явцад муудаж ирдэггүй аж. Хүмүүсийн дунд энэхүү метаж нь маш их үн цэнтэд тооцогддог. Гэвч Юри шиг нэгний хувьд энэ метаж зүгээр сарж явхад хүн бөгөөд идэж болохгүй ачаашиг санагдана. Үүнтэй холбогдуулж тэнүүч Юрид эргэн тойронд амьдардаг бугыг агимхаар явахыг санаж болох. Тэд бас эвэртэй туурайтан амьтад бөгөөд махан чихэрдэг. Амттай байдаг аж. Оркуудын хийснээр ойролцоо хаанигтээ тэдний сүрүү байх ёстой гин. Юри баярсан зандаа гарсан бол Рокер энэхүү метажийн талаар бодсон хэвээр үздэг. Төд өдөргүй бүрэнхий болж ордондоо агнсан бухаар холхын орн Рокер бодож авсан хэвээр байв. Хэрв ашт моддгүй юм бол чавар самбарыг бүтээгчид цаг хугацаа иргэдүүлж чадахгүй зүйлийг ямар зорилгоо хийсэн юм бол энэ нь түнд уг самбар юу үгүй хий зарив гэдгийг улам бүр сонирхоод хүргэв. За бүх хүмүүс шүн амархад бэлэн болсон гэх мэдээтэй өгцөж ирв. Өөрийн байгаа газрыг хинт чилээгүй байтал түүнийг олж ирсэн Рокер хав. Түүний өнгөссөн өсрөх хүчний ачаар тэр түүнийг олж харсан бөгөөд үүнийг өнгөсөхийг санаж болгосон хүн нь тэр байжээ. Энэ нь навсгчийн өөрхийг гүрзтгэх хүнд яг тохирсон хуцтай. Шин болж Рекийн урт байсан агнсан бугамуудаж хэлсэн ч тэрээр самбарын зорилгыг олох гэж сусаарч байшаа. Гэнт тэрээр гэрсэн мөрөлдөөж ямар нэгэн тэмдэг дүрс үүсгэхийг оролдох галт хорхоонуудыг анзаарав. Эхлээд Рекийн мачирхалтай зэрвчлийг хараад гайхширсан ч тэдгээр нь бодит хэсгэн чухалж биш байв. Хамгийн гол нь галт хорхоон хөдөлгөөнүүд самбар дээрх тэмдэглэгээтэй төстэй байсан бөгөөд Рек эцэст нь хайж исэн ухаар олсон бололтой. Энэхүү самбар нь цаг хугацаанаас ангид хизээч муудахгүй өстөж өгөө болохгүй зүйлийг илэрхийлэх зорилготой байжээ. Тэгээд тэрээр тэр зүйл нь юу болохыг эцэст нь олж мэдэн шүнжин тэмдэглэгээр хайж онсаар үр цаашаа. Тэрээр шууд зээл рүү очиж олж мэдсэн зүйлийг харуулсан тул түүнийг сэрээжээ. Би шууд хэлчихье. Манай хүн бичгийн хижний тухай ойлголтыг сурч авчээ. Тэр мөчир ашигсан нэрхтэй гөрүүл хүнийг илэрхийлсэн тэмдэг зураад хажууд нь нэмэгтэй гөрүүл хүнийг илэрхийлэх өөр нэг тэмдэг зур. Үүний дараа тэрээр хоёр тэмдгийн дунд тэнцвэрийн тэмдэг зурчээ. Эдгээр тэмдгүүд нийлээд ирэхдээ эмэгтэй хоёр бие биенийхээ хан гэдгийг харуулж байгаа аж. Хамгийн сонирхолтой нь Рек үнийг зүгээр ч нэг зорсонгүй. Тэрээр түүний гэрших саналыг зөвшөөрч өөрийн хан гэж үзэж байгаагаа хэлхийн тулд эдгээр тэмдгийг ашигласан юм. Энэ үед зээлж бас хизийг хангалттай сорсон тул тэмдгүүдийн эргэн тойрон зорч Рекийг үнийг ойлгоно гэж найджээ. Аврагч үүнийг яг юу гэсэн үг болохыг сайн мэдж байсан бөгөөд бид ч бас мэдж байна. Ингэж Небулагийн сойж эргэн шиж бичгийн хижний ойлгохтыг нээсэн юм. Энэ нь үнэхээр бахархмаар олж амжиж боловч орчин үеийн хиж болж хөгжихэд ядаж хідэн үе шаардлагатай болно. Ямартай ч одоо Рок ханаас сонгосон тул хөрмийн нэслэл хийх цаг болжээ. Үүний тулд эрэгтэй эмэгтэй хоёр гарч олж чадах хамгийн том амтныг ангиж хамтарчтай бэлгэлэх ёстой. Зээлж хэдийн Рекийг гаргасан улзаараа дагуулахар үгэд авсан бололтой. Ямартай ч Небула одоо залхамжлагч харна гэж найдаж болохоор болсондоо тайвширч байна. Дараа нь бид аш хэдийн бүрэн задарсан амтны хөөрлөө шилжих бөгөөд одоогоор Рек Оркутын авсагчтай ярьж байна. Гүрвэл хүмүүс энэ газрыг эзлэхгүй бөгөөд бүх ногоон залуус өртийн ажил амьдарч болно гэсэн сайхан мэдээг Рефт болоход Оркер үнэхээр нөлөөнс туслалаа. Ногоон залуу Рефт цэнс спичээсээ талархсан бөгөөд тэрээр тэр амтныг алсаа зогсгүй. Тэдний газар нутгийг үлдээ хуужин сэтгэс гаргасан юм. Туйлын их талархсан Оркийн авсагч хүүгээ танилцуулж тэр хавыг маш сайн мэддэг тул тэдний хүчээр томлоо. Оркуудын хийснээр цаад хонотогт олон тооны том маратнууд болон бие биетэйгээ илүү ойр амьдардаг. Маш том өмгүүд байдаг аж. Гэсэн ч Рек шиг өдөрт хүч замд тарах ямар ч цаад бэрхшээлийг амархан даван тоолно гэж итгэвчтэй байлаа. Рокрек болон түүний багийн хан энэхүү гүн ойг содж байхдаа ер бүсийн мөрнүүдийг олж харав. Тэнүүч ойртоод хараад үүнийг хоёр хөл дээрээ алхаж чаддаг мэхий хүмүүсийн мөр болохыг танив. Сайн санаатай мэхий хүмүүс байдаг ч тийм чолон биш бөгөөд тэд энэ газрыг тандж байсан байж таны тагнууд хийх туршлагатайг нь батж байна. Нийт мөрний тооноос үзүүлж дор хаяж 5 мэхий хүмүүс газрыг таньсан бөгөөд энэ нь тэдний омог гөрөөл хүмүүстэй харьцуулахад хамаагүй болол байж магадгүй гэсэн үг юм. Тандж хийсний дараа тэд хоорондоо буцаж ирэхэд аш хэдий шин болсон байсан бөгөөд ихэнх гөрөөл хүмүүст өөр газрыг тандах тушаал өгөв. Энэ нь тэднийг бодит байдлаас илүү олон хүнтэй мэд харагдуулах царын ганц арга байлаа. Зэмэн эргүүлж болон харуулт гарах гөрөөл хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийг санал болгов. Хэдэн өдөр өнгөрөхөд тэдний стратеги үр дүнгээ өгч байх хугацаанд ямар ч мэхий хүнтэй таарсангүй. Тэдгээр цөөн хоногт Рекийн омог тогтвортой байдлын хат үзэл шаргуу ажиллав. Тэд маш аж ахуйд анхаарал хандуулж барьж буй байшингуудынх нь бүтэц чанарч гайхалтай сайжирчээ. Эдгээр жижиг амжилтуудаас Небулаг хамгийн их гайхшруулсан зүйл бол гөрөөл хүмүүс бичиг үсгийн ойлголтыг маш хурдан сурч чадсан явж байв. Тэд өөрсдийн бүтээсэн анхны газрын зураг болон одоо байгаа анхнуурын тэмдэгтээ хослуулсан шинэ үсгүүдийг ашиглан бичгийн тэмдэгтийн ойлгохтыг хурдан нотошуулв. Түүнээс гадна Рокер өөрийн өмнгийн гишүүдэд ургацаа өдөр бүр тэмдэгчийн хайг даалгажээ. Энэхүү нэртэй бүртгүүлэн гөрөөл хүмүүсийн дунд бие биенээсээ илүү гарах гэсэн өрсөлдөг сэтгэлээр бий болгов. Небулагийн хувьд түүний царцааны сөрөг твийн төв хэсэгт тогтвортой өсөж өмнө зүгт байх үрний шавчнууд ч мөн тооны хувьд нэмэгцээр байлаа. Үүний ачаар түүний шавчийг өдөрт жижиг эзэмшин дөрөвдөгөөж төвшинт хүрв. Өмнө нь Небулаг 3 шавчны сөрөгтэй байсан бөгөөд тэднийгээ байгаас орчны янз бүрийн хүчин зүйлийг өөрчлөхөд ашиглаж
үздэг байв. Небожон өнөг хүртэл гаргасан эффектийг шилдэ маш их бахарж байлаа. Юудын нөхцөлд ямар ч тоглогч ийм богино хугацаанд ийм их эффектийг гаргаж зөвшөөрөхгүй байх байсан бид. Энэ бүхэн Небожогийн газар нутгийн даваа тартай холбоотой бөгөөд түүний хийсэн газар зүүн зүгийн тусгаар шигцэн бүс байсан. Тэр ихний тэмцэлийн үед бусад тоглогчид эсвэл томоохон төрөл зүйлүүдтэй таараагүй юм. Гэсэн хэдий ч энэ бол зөвхөн хүмүүсийн уулын орой бөгөөд цаана нь хэний ч төсөөлөөгүй маш олон аюул зам хийж байна. Рокра руу буцаад Юригийнт яарчтай анхаарч хандуулах шаардлагатай төвшөртэй мэдээ дуусгаргүй орж ирв. Мэлхий хүмүүс ирж хийж. Төд удалгүй бид ярьцахаар мэлхий хүмүүстэй уулзав. Манай талаас эдгээр өөрсөхгүй зочдыг хүртэн авахар дэд ташаашийн ханч мөн байшаа. Нин даруй Ракрагийн анхаарлыг татсан хамгийн ихний зүйл бол мэлхий хүмүүсийн дунд гөрөөж хүн зогсож байсан бөгөөд энэ нь түүнд тогтоолгон чуу санагдана. Ямар ч тач мэлхий хүмүүсийн өдөртөгч өөрийгөө агуу өдөртөгч олон хүү шөнө химэн танилцуулав. Юуны өмнө тэрээр өөрийн зорилгоо тодорхой илэрхийлв. Тэдэнд дотооддох ямар ч хүсэл сонирхол байхгүй байлаа. Рак шуннаас ийм болсон зан явах гарсанд нэлээд гайхав. Тэгээд тэр ч мөн ажил хүндэтгчтэйгээр өөрийгөө танилцууллаа. Тэр бол өөрийн өмнгийн давхлагч Рак байв. Тэдний бодол ижиж байлаа. Тэр ч бас хин нэгэндөө зэрсэн чиглэл хийх хүсэхгүй байгаагаа хэлв. Ус заншлын дараа мэлхий хүн ураг шатхан тэдний уулзсан зорилгыг гэж бодох. Тэрээр гөрүүл хүмүүсийг мэлхий хүмүүсийн газар нутагт талцсан болохыг мэдэгдэхээр ирсэн ажээ. Мэдээж Рак үнийг эсэргүүцэж маргав. Энэ бүх газар нутаг хэрхэн зөвхөн мэлхий хүмүүсийн өмнөх байх вүлээ. Түүнчлэн мэлхий хүмүүсийн газар нутаг гэдгийг тэр ямар ч хэрийн тэмдэглэгээ хаанч байхгүй байлаа. Гэсэн хэдий ч Ракра өөр өмнгийн тусгаар тотнол талтах бодлого байгаагаа илэрхийлж үүний төлөө хүчил өчөв. Гэвч тэдэнд очих өөр газар байхгүй. Тус энэ хэсэг хугацаанд үлдэх болно гэвч шунан дэвшгээр мэдэгджээ. Рак өдөртөгч олон хүүг засвардаж нөхцөл байдлыг өөрийн талд эргүүлв. Хэдхэн сайхан үг хэлэхэд шунан Ракрагийн талд амархан бууж өгөв. Харин шунны ард ямар ч хувиршгүй дууг зогсох хоёр том биетэй залуу сайлаа. Энэ нь тэд зөвхөн шунныг ямар нэгэн тэнэр зүйл хийхгүй тул энд байгаа гэж гэнэ. Гэвч мэлхий хүмүүстэй хамт зогсох тэр гөрүүл хүний үрийг Рак хിവэрээ ойлгож чадахгүй байлаа. Удахгүй үүнийг мэдж аавна гэдэгтээ тэр итгэвчтэй байв. Үүний тулд тэрээр өдөртөгч олон нэрхэн хүүг баярын хүлийн авалтад чин сэтгүүлээсээ оров. Эцсийн эцэст хоёр амог ямар нэгэн мөргөждөнгүүгээр ойлголцсон нь баярын хурцтай хийх хангалттай шашпан байлаа. Шунан өөрийг хүлээж авах гэжсэн ч ард нь засах там залууч хэмтэн шивнэхэд тэр дараа өгөө буцаа. Тэд одоохондоо итгэрчж цуурсан харьцаа тогтоогоогүй байгаа хэмээн эргээр татгалзлаа. Ракач тустай хүний нэрсэг бүсаар буцаах нь гөрөөж хүмүүсийн баримтлагдаг эсвэд нийцэхгүй хэмээн шаардсаар байв. Хэрвээ тэр тасгалруу орохоос зөргшиж байв ядаж эндээ хамт хооллохыг шуннаас хүсэв. Шунаны ард засах там залуу зөвшөөрөн толгой тахихад өдөр бичийн хүү зөвшөөрсөн. Ийхүү Рак өдөртөгчийн хүүдээ хамт халуун шарсан мах хуваалцсан гэдэг болов. Энэ нь түнд мэлхий хүмүүс болон тэднийг дагалдан яваа гөрөөж хүний хоорондын харилцааг мэдэх сайхан боломж байлаа. Гэвч Рак санууч зангаа ирчлэхгүй тул энэ чухал зүйлийг шууд асуухаас бие барив. Тиймээс тэр яриагаа алгуурхан өөр зүг рүү чиглүүлэхээр шийдэв. Эхлээд тэр зүгээр нэг энгийн зүйл асуув. Шонны хүзүүг тойрсон өдийг билэгддэг вэ? Энэ нь Коктрис хэмээх амьтны үд байж таарав. Мэдээж Рак нь ямар төрлийн амьтан болохыг огт мэдэхгүй байлаа. Шунан өөрийгөө хуурт хөдөж байгаагаа анзаарсгүй бүх зүйлийг наривчлан ярьж эхлэв. Эдгээр шууд нойрцоо хойд амьдэрдэг аюултай амьтад ажээ. Гадаад үзмжийн хувьд тэд хоёр хөл дээрээ алхдаг бөгөөд асар том биетэй. Тэднийг аюултай болгодог гол зүйл нь зөвхөн том бие нь биш, харин хартай байдал юм. Мөн тэд маш хурдан рефлекстэй байдаг. Тиймээс мэлхий хүмүүсийн амог ямар ч Кокатрис аюул учруулах хэмжээний ойрхон байхгүй батлахын тулд энэ таниусчтай байнга хэлэдэг байна. Эдгээр шуудыг агнахад маш их зүй мэд санагдсан тул Рак мэлхий хүмүүс яг ямар ч зэвсэн хэрэгэлдэг болохыг мэдхийг хүсэв. Магадгүй жад байх. Гэвч шунны хувьд жад бол чанаргүй бөгөөд ашиггүй зүйл байлаа. Тэрээр цагаан цайвар арьстай гөрүүл хүн хандагчаад удаж Раки урд өмнө хизээж сонсож байгаагүй ном самыг авч ирэхийг тушаав. Хэсэг хугацааны дараа цагаан цайвар гөрүүл хүн шунны хүссэн зэвсгийг авч ирв. Дараа нь түнд модон банцыг модны эсрэг бай болгон дайшуулгахдаа суур өгөв. Үүнийг хийж дуусмагц шунын ихний сумаа тавьж тэр нь байн даяг онлоо. Раки юм гайхалтай оновчтой байдлыг харж Зевсэг болон түүний хэрэглэгчийг хоёуланг нь матв. Шунан ангирахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн ч өөрийгөө омгийнхаа шилдэг хараачдын нэг гэж батлав. Тэр бага наснаасаа эхлэн энэ зэвсгийг эзэмшиж царсан байна. Энэ ногоон залуу үнэхээр бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийг төлөөс хүсжээ. Рак түүнийг магтах бүрт тэрээр хүрэн баясна. Дараа нь манай авлагч зэвсгийг торшиж үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд мэлхий хүмүүс дуртай өгөв. Рак үүнийг хэрхэн зөв барьж ашиглахыг олохыг хичээх хэсэг хугацаанд оршдов. Ингэж явахдаа тэрээр энэ зэвсгийн жадтай харьцуулахад хамаагүй илүү гэдгийг тодорхой мэдэрч байлаа. Олон сум авч явахад хэлбэр бөгөөд хорд оновчтой байж нь үнэхээр гайхалтай байв. Рак хэд хэдэн удаа харсан боловч нэгэн ч байндаа тассангүй. Үүний дараа шонон өөрийн гөрүүл хүн хамтрагч болох овн самыг очиж авахыг тушаав. Овны самыг авахар урашгүйхэд Рак өөрөө харуулсан тул өөрөө түүх хэрэгтэй хэмээн зүтгэв. Мэдээж энэ нь бусдын чихнээс холдон овн дойр тогсон ертөж нэг шалтгаан байлаа. Рак овны дэргэд доош сумагт хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол түүний маш их сандарсан төрх байв. Ахлагч энэ залуу гөрүүл хүнээс яагаад мэлхий хүнтэй хамт байгааг асуухад овн мэрэгцэж тэнэгчсэн хариулав. Тэрээр гөрвөж болон мэлхий хүмүүсийн амог үнэндээ хамтран амьдардаг гэж хэлв. Тэгвэл яагаад хамт байгаа вэ? Гэвч
түүний хийснээр хоёр амог хоёулаа үнээс хашиг төсөвчдөг аж. Мэдээж энэ нь Ракт огт хэмээргүй санагдсан ч овн хоёр амогийн үнээртэй амьдардаг гэдгийг баяртайгаар батлан хэллээ. Рак энэхүү харилцан хамааралтай харилцаанд яг хэрхэн ажилладаг болохыг сонирхов. Овны хийснээр мэхий хүмүүс хамгаалтаар хангадаг бол гөрүүл хүмүүс харбор ажил хийдэг байна. Түүнчлэн мэхий хүмүүс усан давгаргүй шамбад содолдог бол гөрүүл хүмүүс жимстүүх. Модон давир хата илүү гаргууд ажээ. Тэд үндсэндээ нөгөө өмгийнхөө оожих чадахгүй нууц баярыг хоорондоо солилцож амьдарчтай хөнгөвчлөдөг байна. Гэрч Рак гөрүүл хүмүүсийг өөрсдийгөө бүрэн хамгаалах чадвартай, тус хэн нэгний хамгаалалт шаардлагагүй гэж үзэж байлаа. Харин овон ахлагчид энэ үнэндээ ямар аюултай болохыг сануулв. Зөвхөн ой хамгийн том амог болох холын амогс үнийг даван тууж чаддаг байна. Гөрүүл хүмүүсийн байдал маш өрөөгтэй байсан тус мэхий хүний төсвөмжгүйгээр амьд урд баталгаач өгөө ээжээ. Одоохондоо Рак хүссэн хариултаа авсан тул түүнээс цааш асуухаа зогсоогоор шийдэв. Тэрээр овонд энэ яриаг хизээч болоогүй мэд тавирчхыг хатуу тушаалаа. Хэсэг хугацааны дараа гөрүүл хүмүүс эрхэм цочин шунанд заруулсан жинсэн бүгийн хавирга бэлтгэв. Түүнийг ихний хазарт авахад царай нь яг л чихрийн дэлгүүрт орсон хүүхэд шиг гэртээ хувирв. Тэр урд нь бүгийн мах идж байсан ч ургамлаар амтсныг хизээч ангасч байсангүй. Тэр засуунд үнэхээр бүрэн авчжээ. Үүнийг Улаанбаатар хайн тулд Рак түнд зэрлэг өхрийн махны тухайд дурдж илүү ихээр өдөв. Мэдээж шунны сонирхол тань сэргэв. Эцсийн эцэс зэрлэг өхрийн мах идэх боломж өдөр бүр тохиогоод идэггүй лээ. Тэр хамгийн сүүлд үүнийг эзнээс хойш маш удаан хугацаа өнгөрсөн бөгөөд тэр нь хүртэл хатсан мах байв. Харин одоо тэр Ракийн хооронд очвол зөөлөн шинхэн зэрлэг өхрийн мах идэх боломжтой бөгөөд тэнд нэг өхөр байгаа ажээ. Гэрч түүний том бочинлог найз нь өхрийн харцаа шигтэж гиснээр хөрхийн шөнөнд тэрхүү ширүүн дарамт дорт толцгаас өөр сонголт үлдсэнгүй. Үүнийг анзаарсан Рак шөнөний алт хувийг гэсэн найзыг улам ихээр өдөрхийг орчдов. Шунан хоорон заслаголно гэдгээ хэлсэн ч энэ нь зөвхөн тэдний харилцаа илүү идэвхтэй болсны дараа байх болно гэв. Азар олон өмгийнхэн гөрөөл хүмүүсттэй сэмдгүү бөгөөд овон болон мэхий хүмүүстэй амьдардаг хүсэд гөрөөл хүмүүс үүний амьд баримт байлаа. Шунан овныг дуудаж хамт амьдарч ирснээс хойш тэдний омог бие биедээ хэрхэн тасарч байсныг Ракт тайлбарлахыг хүсв. Мэдээж овон өөрийн эцдийн зааж өгсөн бэлдсэн үгийг цээжээр уншиж эхэллээ. Харин Рак үнийг нь бүрэн нэвт шувт харж байв. Овны амнаас гарч буй үг бүр яг энэ мөчөд зориулн битгэрсэн жижиг гэдгийг тэр мэдж байлаа. Үдшийн бүрийн шар туяагаа татуулж хэвшгэд шунан явахаар шийдэв. Тэрээр энэ уулзалтад үнэхээр сэтгэл хангасан байж чин сэтгэлээсээ талхаж байлаа. Рак түүнийг дараагийн удаа өөрсдийн тасганд зарчлагыг өргөхөд шунан хүлээлгэж байсанчлан илтгэр татгалзав. Хоёр омгийн төлөөлөгчид салхаасаа өмнө бие биерүүгээ даллав. Тэр мөчөд шунан өвөнтэй маш ширүү харьцаж байгаа нь анзаарсан бөгөөд үүнийг Ракинд далгасангүй. Эдгээр гөрүүл хүмүүс мэхий хүмүүстэй огтхонч сайн харьцаатай биш байгааг тэр мэдэж авлаа. Шунан өөрийн тасгандаа буцаж ичмэгцэн хамтрагчдын хамт өвнийг хүртэл зодож өгшөв. Учир нь шунан өвнийг өмнө гөрүүл хүмүүсийн ахлагчтай ярьсныг анзаарсан тул ярьсан бүх зүйлээ хэлхийг шаарджээ. Хөөрхий гөрүүл хүн худал хэлхийг ордож ахлагчид хэрхэн илүү сайн харуулж болох талаар зүрсэн хэмээн сандран үгээд үдэрч байв. Гэвч тэр өөрөө ч сум харуулж чаддаггүй. Тус энэ ядмар шалтгаан түнд олон их заdur авчирлаа. Тэгвэл тэр яаж тэр ахлагчид зааж сарах вүлээ? Гэвч овон хэрэг үннийг хэлсэн бол хэмээн өөрийнхөө зүтгсээ байв. Үгүй бас өдөртөгч сэжигдэх байсан тул овон харвааны хичээл заахын тулд ямар нэгэн төлбөр шаарджээ. Хариуд нь өдөртөгч түнд төлөх үнцэнтэй зүйл байхгүй гэв. Эцэст нь шунан энэ ярианд дэвхэж овны наймаачдах чадварыг ихэд үнэлж эхэлнэ. Овон ажиллаа маш сайн хийсэн тул шунан өнөөдөр тэхэж өрхөөр төлөвлөж байсан. Түүний хүү бүршөөхөө амлав. Учир нь эдгээр нагшнууд олон гөрөөж хүмүүсийг олцлон авч бүгдийг нь тэхэж болохоор зэвжээ. Тийм ч учраас овон шунны өгсөн тушаал болгоныг дагахад бэлэн байгаа юм. Тэр Рак болон түүний овгийг өөрт байгаа бүх зүйлээрээ хурхаар шийджээ. Тэр шин хожим нь овон цөрмийн ирэх дээр сууж өөрийг нь энд хүргэсэн амьсгалт шийдвэрүүдийнхээ тасаар хэрэгцүүлнэ. Тэрээр эдгээр мэхий хүмүүсийн жинхэнэ төрхийг эртхэн таньж мдэггүйдээ харамсаж байв. Тэд сайхан сэтгэлтэй дүр эсгэн тэднийг өрхтөн авчирсан юм. Одоогийн байдлаар энд амьдарч байсан гөрөөж хүмүүсийн ихэнх нь аль хэдийн тархиж болжээ. Үйлцэн 200 орчим нь 1500 мэхий хүний эсрэг босхоос зургшээж байна. Мэхий хүмүүс хавлуулагаас гадна тэдний бурхан гэж нэвшдэг ер бусын амьтантай аж. Тэр нь ганц цогтой юу ч хамаагүй залгиж чаддаг. Айн шигт хоёр толгойтой мангас байв. Тэрхүү амьтан мэхий хүмүүсийг улмаар гөрүүл хүмүүсийг ч бас цагж байна. Овон уулцсан хар хайрст гөрүүл хүний өдөртөгчийг үнэхээр хүчрхэг нэгэн гэдэгт итгэлтэй байгаа. Гэвч түүний овог ердөө 600 орчим гишүүнтэй бөгөөд ямар ч зэсэн хэрэглэж чадахгүй. Тиймээс овон тэднийг энд авчирч хамгийн түрүүнд дахиж болох хоор төлөвдөг. Ингэснээр түүний өөрийн хүмүүс амьд үлдэх байгаа ч гэсэн цаг хугацаатай болно. Хүүгийнхээ амийг авахын тулд тэр нөгөө овгийг энэ өрхөнд оруулахад ч бэлэн байв. Дараагийн өдөр нь Юриусын сарлгаа гайхуулж шунны бүр гайхшруулж орхив. Ракч бас энэ боломжийг ашиглан сарлгаараа гайхуулна. Шунан сарлагийг өөрийн нүдээр харсан тул Рокранг түүнийг ном химээсээр айлтахыг хүснэ. Энэ үед овон оролцож том наймаа хийхээс өмнө бие биенийхээ тасганаар зачлах хэрэгтэй гэж зүтгэв. Эхлээд бие биетэйгээ танилцах нь зөв шударга хэрэг болно. Түүнчлэн овон найрсаг харилцааны илэрхийлэл болгож дараа номыг бэлэглэн гэж амлав.
Ийхүү олон өдөр өнгөрөхөд Рак, Зээл хоёр өөрсдөө дуурайшхан хийсэн номоо туршиж үзэн. Гэвч яагаад ч тэдний хийсэн загвар нь Сомыг хол харуулж чадахгүй байлаа. Рак үнийг номны хүчнээс болсон гэж үзэж байгаач ямар амтны хүмүүсийг ашиглахаа олж мэдээгүй байна. Мэдхий хүмүүстэй хийх дараагийн уулзалт тавдах нь бөгөөд тун удахгүй болох гэж байгааг бид нэгнэ. Тэдгээр нөхөд энэ үгийн талаар илүү ихийг мэдхийг маш их хүсэж байв. Тэдний санууч зангийн сэжигтэй санагдсан ч найрсаг зангийн цаанаа ямар нэг муу зүйл нөөж буй тэр ихтэй байв. Гол асуудал нь дэд яг юу сэдэж байгааг тэр олж мэдэж чадахгүй байлаа. Эцэст нь өвөнийг ашиглах цаг ирсэн болжтой. Энэ нь овонд өөрийн үндсэн болон үнэнч байдлаа баталгаад тусна. Кадр мэлхий хүндүү шилжихэд тэд өнөө хөөрхийн эрийг дахин боомжээ. Овны заврыг дагсан ч овгийнхонтой ойртож чатаагүйдээ тэд бухимдаж байлаа. Овон хар хайрс өдөртөгчийг боцноос нь хамаагүй заштай. Хянаар болохыг хүлээн зөвшөөрөв. Гэвч ямар ч байсан шунан өвнийг ажлаа хурдан дуусгахыг хүсэж байна. Аллаа хосогч тэдэнд дахиж өрөх хугацаа зааж өгсөн тул хоцрох хэрэг байхгүй байв. Овон яагаад ийм хатуу хугацаа заасныг мэдхийг шаардав. Тэрээр эдгээр нөхдийг ямар нэг чухал зүйл нууж байгаа гэдэгт ихтэй байсан тул шуннаас энэ талаар асуужээ. Шунан эцэг нь болон ахмадууд нь улам өвдөж байгаа. Тул тавшин зан үжийг хойшлож боломжгүй гэж тайлбарлав. Аимшигтай зантан үсгэдэг өвчин тархаж байгаа бөгөөд шинж тэмдэг нь уламжлалт орж байгааж шунан үнийг ямар ч гөрөөл хүн мэдхэсгүй гэж үзэж байгаа ч өвнийг онцгой тохиолдол гэж үзжээ. Тэрээр энэхүү өвчин ямар аюултай болохыг онцлон хэлв. Хэрв ямар нэг михий хүн хардуураа бол айсан зан төтөдөө цаан өнгөтэй нааш томхоо салтаар бүрхэгддэг байна. Энэхүү салтыг арьсах боломжгүй бөгөөд тасарчгүй томорсоор байдаг аж тодорхой хэмжээнд хүрэхэд салсан айн суулгаад саадуулж улмаар хөрхөж ямсаж боогдож өгдөг байна. Одоогийн байдлаар нэг дахиж зүүнээс болж аль хэдийн нас баржээ. Овон шонны гүрвэл хүнд ийм нууц мэдээллийг хийсэн маш их гайхажээ. Түүний бодож олсон царин ганц тайлбар нь шунан түүнийг түшиж байна гэсэн үг байлаа. Тиймээс тэр сэтгэл хөдлөлөө нөө энэ мэдээллийг гүрвэл хүмүүсийн донд хизээж тараахгүй гэж амлав. Хэрв тэд ийм чухал зүйлийг мэдвэл мэдхий хүмүүсийг сордорой гэдгийг ойлгож баслагаа гаргах болно. Гэсэн ч энэ нууцыг үрд нууж чадахгүй нь тодорхой юм. Тиймээс овон урдчин сэргийлэх арга хэмжээ болгон энэ өвчин гүрвэл хүмүүст ч бас халтдаг гэсэн цоо яриа тараахыг санаж бодох. Тэр яриаг үнэмшигтэй болгохын тулд нэцлэхэд цагаан хөөс гардаг ургамлыг ашиглан салтыг дурайж олно гэж нэн шийдэв. Овон анхны халтуураас өвчтөн болохоор өөрөө сайн дураараа санаж болгоно. Ингээд шийдэгдсэний дараа шонон өвний үргэж бодож олдог гайхалтай. Тактикт дахин нэг удаа баярлав. Гэвч тэрээр өвнийг энэ хонороо тэрхүү хар гөрөөл хүмүүсийг энэ тавчрахыг хүсэж байна. Зөвхөн тийж байж тэр өвний хүүг тавчин чагсаалтаас асах болно. Мэдээж хэрэг мухартмал байдалд орсон гөрөөл хүн ийм нэрэнгөө сэтгэлд маш их талархаж байлаа. Шонон бүх зүйлийг яриад явахаар зэхэд овон түүнийг зогсоож хар хайрст гөрөөл хүмүүсийн эсрэг ашиглах хэсэг ном өгөхийг хүсв. Гэвч шонон өөрийн үнэт зэсгээ тийм чамархан өгөхийг хүсэхгүй байгаа нь тодорхой байв. Дараагийн өдөр нэрж михий хүмүүс гөрөөл хүмүүст бижиг болгон нийлээд хэвцүүл авч ирчээ. Рак занд нь нандаахад тусдаг асар их хэмжээний имийн ургамал авчирсан болтой. Тэрээр энэхүү их нөөцийг ядаж нэг numаар сархад хангалттай байх болно гэж найдаж байна. Хүлээжсэн жилийн шононгийн саналаас татгалзав. Түүний хувьд зэвсгийн 8 хийхэд юунаас ч илүү итгэвчтэй чухал байлаа. Ойр томчтой шарпаны улмаас Рак гэж хүн шалтгаан дахин сонсгоос залхажээ. Эцэст нь тэрээр алсан агуу хүүгийн хүснээр хоёр овгийн харьцан итгэвчийг бичүүлэхийг зөвшөөрөв. Гэхдээ эхлээд тэр овонтой ганцаарчлан ярьцах бодолтой байна. Эцэст нь овон өдөртөгч хоёр бусдад сонсогдохоргүй хол очив. Овон өнөөх зохиосон хуучин яриагаа ярьж өгнө. Овгууд нэгтлээс өмнө бүсэд саарал хөрөн хайрт гөрвөл хүмүүс мэлхий хүмүүстэй ханд үсийн зан үйл хийдэг байсныг тэр санаалав. Тэрхүү зан үйл нь үндсэндээ биемэнийг маш сайн судалж цагийн хамт өнгөрөхийг шаарддаг байв. Тийм ч учраас Рокро өөрийн овгийн талаар бүгдийг хичхэн зайлшгүй шаардлагатай. Тэгж байж л овон мэлхий хүмүүсийн талаарх бүх мэдээллийг хуваалцах болно. Одоо би биеэсээ болгоомжлохоо болж үнэхээр ойрт хичээх цаг болжээ. Энэ үед танил болсон цэнхэр эрвээхээ үзэгдэж нэг нь бүр овон дээр буу. Рок бурхан нь түүнд юу хэлхийг хичээж байгааг шууд ойлгов. Тэрээр би биеэсээ болгоомжлохоо болох цаг болсон гэдэгт овонтой бүрэн санал нийлв. Рок овны мэдхийг хүссэн бүх зүйлийг хичхэд бэлэн байна. Хэсэг хугацааны дараа шунан болон түүний багийн хон тасгандаа буцаж ирв. Энэ удаад шунан тэрхүү хар гөрвөл хүмүүсийн талаар маш их мэдээлэл цуглуулж чадсандаа түүхэн баяртай байлаа. Үйл явц улам эрчимжиж эзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсвэл дэргэсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг таны даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувг лумын заавал бүртгүүлээрэй.